Монгол Улсын шүүхийн тухай хууль маань 2021 онд батлагдаад. За хэрэгжээд баг ингээд 4 жил гаруй хугацаа болсон байна. Тэгээ шүүхийн одоо хууль тогтоомжийн тухай хуулиар бол 5 жил тутам хэрэгжлийн үр дагавар үлгэе гэсэн зөвлөлт аваад та бүхэн мэдж байгаа. Ер нь бол бас энэ хуультай хэрэгжлийн үр дагавар үлгээх юм цаг нь бол болцсон байна гэж нэг зүгс харж байгаа. Гэхдээ энэ том хуулийг бол бас хэрэгжлийн үр дагаврын бүтэн хийх бол маш цаг хугацаа орох. Тэгээ бидний зүгээс бол яг сүүгчийн сонгон шалгалтын хүрээнд шинэ хуулийн тогтворолт маань яаж хэрэгжиж байна гэдэг дээр бол судалгаа одоо хийгээд бараг дуусчих арай араас нь бас дуусаагүй байна. Тэгээ ер нь энэ судалгаар хуулийн хэрэгжилтийн практикт одоо ямар асуудал, техникийн асуудал юу гарч ийн бас шийдвэр гарах зам юу байна гэдэг бас санал зөвлөмжтэй шүү яаж үсэрсэн. За шинэ хуулийн сонгон шалгалттай холбоотой Монгол Улсын шүүхийн тухай хуулийн яг 3 гол өөрчлөлтүүд энэ 3 нэрж болох болов гэж бодож байна. За нэгдүгээрт нь шүүгч нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг ерхий зөвлөлөөр хариуцсан хийдэг болсон. За өмнө нь бол шүүхийн мэргэжлийн ороо гэж юм бүтц байсан. За тэр бүтцийг одоо шүүгч нэр дэвшигчийн мэдгээр чадвар programыг шалгадаг тийм чиглэлийг хэрэгжүүлжсэн. За шүүхийн тухай хуулиар бол энийг татан болгож болгосон байгаа. За шүүхийн ерхий зөвлөмж санал хураалтаар нэр дэвшигчийг одоо ерхий шүүхэн мэдүүлдэг тийм зохицуулалт байсныг өөрчлөөд нэгэнд өөрсдөө үлгэрээ хийдэг болж байгаа юм чинь тэрнтэйгээ нийцүүлээд үлгээнийхээ эренбийнхаа дагуу одоо тэр хамгийн өндөр амнаас үнийг ерхий санал болгодог болёо гэсэн ийм одоо зохицуултыг туссан байгаа. За гурав дахь нь бол за шүүгч нэр дэвшигчийг ерхийч бас томилхоос татцдаг тийм зүйл гардаг. Тэгээ энэ тохиолдолд бас хууль ёсны тодорхойгүй зохицуулалт байгаа. Тэгээд энэ дээр бас шинээр ийм зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хууль бол оруулсан байгаа. За тэгэхээр энэ 3 гол өөрчлөлтийг бол одоо яг шүүгчийн сонгогчтой холбоотой Монгол Улсын шүүхийн тухай хэрэгжүүлсэн бас томоохон өөрчлөлтүүдээ гэж хийж болно. За энэ дээр та бүхэнд харагдаж байгаа. За энэ өмнөх 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулиас өмнө шүүхийн ерхий зөвлөлд ярьцлах хийж дүгнэлт гаргах, за Монголын хуульчтай холбоотой дүгнэлт гаргах, шүүхийн мэргэжлийн орон нэр дэвшигчийг үнэлж бас онооны дагуу өргөмжлөх тэр ажиллагаанууд үндсэндээ байхгүй болсон гэсэн үг. Тэгээд одоо үндсэндээ ийм за 7 үе шаттай одоо шүүгчийг сонгон шалгуулах ажиллагаа явагдаж байна гэж ингэж эндээс бас харж байгаа. За тоо мэдээллийн тухайд нийтдээ 9 дэх удаагийн сонгон шалгалтыг явуулж дууссан. Одоо 10 дахь нь явж байгаа гэж ойлгож байна. 10 дахь нь явж байгаа. За өнгөрсөн хугацаанд одоо хийгдсэн 9 удаагийн сонгон шалгалтаар нийтдээ зарсан сул орон тоонууд хурцсан тоогоор 443, нэрээд хүчилсэн хууч 1576. За үүнээс бүртгэсэн нь бол 1226. За бүртгэхээс татгалцсан нь 350. Яг хуульцсан мэдлэг ур чадварын шаардлагын тэнцэн 185. За ингээд томилогдсон шүүгчийн тоо 117 байна гэсэн юм харагдаж байгаа. За энэ дээр бас бид нэр дахиад нариулах шаардлага байгаа даа. Жишээлбэл хяналтын шатны шүүгт 14 сул оронтой зарласан гэдэг мэдээж энэ бол өмнө зарласан сул оронтойд одоо тэнцэн хүн гараагүй ч юм эсвэл томилох процесс нь хийгдээгүй гэдэг чинь ийм байдлаар ингээд дахиад сонгон шалгалт зарлаад давхсан тоогоор мэдээж 14 болж байгаа. Тэгэхээр зарлал хэдэн оронтой зарлж чинь тэр оронтойд хүмүүс үнэхээр шүүгч томилогдож чадчихээн оронтой маань цаг хугацаанд одоо нөхдөж чадчихээн үү гэдэг бас бид нар наривс тоо гаргаж бас түн шинэхийг шаардлага байгаа юм болов уу гэж эндээс харагдаж байгаа. Одоохондоо бол тийм тоогаар бид нар бол харах авч чадаагүй байгаа. За нэр дэвшигчийг бүртгэх ажиллагааны хувьд түрүү хийсэнчлэн ийм байдалтай байна. 1226 оноос одоо 325 хүн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалцсан ийм бодлоос харагдаж байгаа. За бүртгэхээс татгалцсан шалтгааны хүрээнд шүүхийн ерхий зөвлөлөөс албаасаар авсан тоо мэдээлэл энэ бол за хууль заасан бол шаардлага хангаагүй гэхлээр бол 7.7%. Шүүхээ нэр дэвшиж байгаа шүүхээ өргөдөл болон системд одоо тодорхойлоогүй гэсэн үгсээр татгалцсан хувь харагдаж байна. Энэ визуал өндөр хувь харагдаж байгаа 20%. Энд тоо харагдаж байна. Дайнч чи тоо бүртгэсэн гэдэг нь үгүй. Логичтэй үү?
За энэ өөрөөсөө одоо энэ баримтчгийн бүрдэлтэй холбоотой энэ татгалзаж байгаа хувь бол нэлээд өндөр байгаа нь бас анхаарал татж байгаа. Энэ дээр бас нэг талаасаа шүүгч нэр дэвшиж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал, нөгөө талаасаа бас шүүхийн ерхий зүйлээс тодорхой зохион байгуулалтын арга хэмжээ аваад бас энэ ингэж татгалзаж байгаа үндсийг бас бууруулах ийм шаардлага байна уу даа гэж эндээс харагдаж байна. За ажил хэрэглэлтийн байдлын хувьд бол шүүхийн захиргааны ажилтан өмгөөлөгч хоёр нэлээд олон хувь өндөр хувийг эзэж байгаа 30-60% эзэж байна. За тэгээд прокурор байгууллагын хуульч гэдэг ингээд ийм байдалтай бол одоо нэр дэвшиж ажил хэрэглэлтийн байдал бол ийм тоо мэдээлэл гарч байна. За шүүгчээр ажиллаж байгаа хүн давзаалдах юм уу хяналтын шатны шүүхэд нэр дэвшиж байгаа тохиолдолд шүүхийн ерхий зөвлөл өөртөө байгаа баримтчгээ ингээд дахин шаардаад байгаа одоо энийг бас болмоор байна гэдэг саналыг үл тавиад байгаа. Тэр бас үнэлтэй юм уу гэж бодож байна. Ягаад тэгэхээр нэг талаасаа нийтийн мэдээлэл ил тод байдлын хуулийн дагуу мэдээлэл хариуцагч өөртөө байгаа мэдээллийг хүнээс шаардахгүй гэсэн ийм зохицуулт байгаад байгаа. Шүүгчдэрийн мэдээлэл угаасаа хувийн иргэн шүүхийн ерхий зөвлөл дээр ингээд байдаг. Тэрийг энэ баяжлалтын шүүхийн ерхий зөвлөл өөрсдөө хариуцаад хийгээд явдаг. Тэнд одоо нөгөө мэргэжлийн диплом өөр юу байдаг бүх баримтч нь байж байгаа. Тэгээд энэ тохиолдолд одоо энэ шүүгч хүнээс давхардууд нь тэр баримтчгээ шаардаад явмаарг байна. Тэрийг одоо нөгөө захим системээр PDF мөн зураг болгоод хавсарган дээр нь цаасаар өгнө гэдэг ийм асуудал байдаг. Бас нэг талаасаа шүүхийн ерхий зөвлөл өөртөө байгаа мэдээлэл хараад тэрийгээ бас ингээд тухайн нэр дэвшигчийг бүртгэх үү гэдгээ шийдэх ийм боломжтой байна гэдэг ийм саналыг бас хэлж байгаа зүйтэй санал юм болов уу гэж харж байгаа. За нөгөө талаас одоо шүүгчээр ажиллаж байгаа хүн дээр нөгөө сэтгцийн шүүгчээр ажиллахад гарчлага өвчин сэтгцийн юмгүй болох тодорхойлт гэж аваад байдаг. Тэр тодорхойлтоо бас дахиад аваадах ямар шаардлага байгаа бэ гэсэн зүйлийг яриад байгаа. Тэгээ тэр тодорхойлтыг магадгүй одоо нэг эмнэлэгтэр очиод авлаа гэхэд шүүгчээр ажиллахад гарчлага өвчнөдөө сэтгцийн эмгэгтэй гэж гарч ирсэн тохиолдол мэдээж байхгүй байх л та өнгөрсөн хугацаанд тийм юу сонсож байгаагүй. Тэгээд гарлаа гэж бодоход тэр хүн бол мэдээ нэг дэвшихгүй тэгээд цаашаа явах бах те ингээд болох бах. Тэгэхээр энэ тохиолдолд нэгэнд шүүгчээр ажиллаж байгаа хүн дээр давах юм хяналтын шатны шүүгт нэр дэвшиж байгаа тохиолдолд энэ эмнэлгийн тодорхойлтыг одоо аваадах шаардлагагүй байна гэсэн ийм зүйлийг бас хэлж байгаа. Яг шинээр одоо шүүхэд томилж байгаа хүмүүс дээр бас энэ тодорхойлтоо авах нь бол зүйтэй байна гэсэн бас ийм саналыг бол бас нэр дэвшиж байгаа хүмүүс болон шүүгчнэрийн ус гаргаж ирсэн. За энэ баримтчгийн бүрдүүлэлттэй холбоотой асуудал түрүүний хэлсэнчлэн захим системээр буюу judge selection segment гэдэг вебсайтаар бүртгүүлж байгаа. Тэгээ нэг иргэн бол цаасаар ерөнхий зөвлөлд ингээ бүх материалаа өгсөн. Захим системээр бас материалаа авчирчаад ганцхан нэг үйлдэл хийгээгүй нь аль шүүхэд нэрээ дэвшүүлж байгаа гэдгээ тэр захим системээр дээр сонгоог болмас нэр дэвш одоо бүртгэхээс татгалцсан тийм тохиолдол гарсан. Тэгээ тэнтэйг холбоотой иргэн бол захиргааны иргэн шүүхэд хандсан. За хандсан боловч амжилт олоогүй ийм кейс бол гарсан. Энэ шүүгчийн мэнэн дээр тавьдсан ийм одоо шүүгэн шийдвэр олсон. Тэр бол өөрөөр хэлэх юм бол зөвхөн тэр нөгөө захим систем нэр дэвшүүлэх шүүхээ сонгоог гэдэг үндслээр одоо сая 20% ингээд татгалцаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бас бид нар дүгнэлт хийх шаардлагатай болов уу гэж бодож байна. Ягаад тэгэхээр 2013 оноос хойш ер нь одоо тэр шүүгч сонгож чадвар захим системээр дамжуулаад захимаар болон цаасаар ингээд хоёр хэлбэрээр нэр дэвшижээс материал авдаг тийм зүйлүүд яваад байгаа. Энийг бид нар бас цаашаа нэг үл захимаараа авдаг болох юм уу эсвэл одоо цаасаараа авдаг болох юм уу гэдэг бас энэ сонголтоо бас хийх ёстой болов. За хууль дээр бол цаасаар болон захим хэлбэрээр хуулингаар нөгөнөө гээд хуульчлаад оруулчихсан ийм асуудал байгаа даа. За нөгөө талаасаа бас энэ захим систем дээр нэр дэвшигч тодорхой үйлдэл хийгээгүй одоо цаашаа материалаа илгээгч байгаа тохиолдолд тэрэнд нь одоо нөгөө сигнал өгдөг, мэдээлэл хөрвүүлдэг. За та шүүхээ нэр дэвшүүлэх шүүхөө сонгооч. Энэ баримтчиг чи одоо дутуу хавсрагдсан байна гэдэг ч юм уу. Тийм байдлаар бас энийг шийдэх боломж байгаа юм болов уу гэж ингэж харж байгаа. Тэгэхээр зөвхөн одоо захим систем дээр шүүхөө сонгоог гэдгээр татгалзаж байгаа асуудал бол бас хэтэрхий бас тийм чанга байна уу гэж хараад байгаа. Өргөдөл дээр цаасаар өгж байгаа өргөдөл дээр мэдээж шүүхөө сонгоцсон байгаад байдаг. Энэ асуудлыг бас анхаарах хэрэгтэй болов уу гэж. За
За 2024 онд ер нь бол өмнө нь үйлчилсэн шүүхийн тухай за 2021 онд батлагдсан шүүхийн тухай хуулиар бол сул оронтой гарах болгонд сонгон шалгуур зарлах тийм зохицуулалттай байсан. Сул оронтой гарах болгонд сонгон шалгуур зарлаад нийт дэвшигчдээ бүртгээд ингээд явдаг байсан. За 2024 оны 6 сарын 5-ны өдөр шүүхийн тухай хуулид өөрчлөлт ороод зарим үндслээр сул оронтой гарсан тохиолдолд шууд нөөцөд байгаа хүмүүсээс нэр дэвшүүлэх тийм зохицуултыг бол хинээр бий болгосон байгаа. За тэр нь одоо шүүгч өндөр насны тэтгэврт гарсан шүүхийн сахилгын оруулсан шүүхийн ерхий зөвлөлийн гишүүнээр одоо томилогдсон бол тэрнээс бусад үндслэлээр оронтой гарсан тохиолдолд сонгон шалгуур зарлахгүйгээр нөөцөд байгаа хүмүүсээс нэр дэвшүүлнэ. За саяны үндслэлүүд дээр оронтой гарсан бол сонгон шалгуур зарлаад ингээд шалгалтаа аваад үнэлгээгээ явуулна. Нөөцөд байгаа хүмүүс нь тэр хүчтэй байгаа үнэлгээгээр нэр дэвшээд явах тийм боломжтой асуудал. Ингээд хоёр өөр бас ийм зарчим болсон. Энэ нь бол яг нэг талаасаа нөгөө оронтойг хурдан хугацаанд нөхөх талаасаа бол ач холбогдолтой ийм зохицуулалт гэж харагдаж байгаа. Нөгөө талаасаа бас сонгон шалгуур зарлахыг хүлээж байгаа бас болцож шаардлага хангасан хуульчид тэнд бас байгаад байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй болов уу гэж хараад байгаа. Яг сонгон шалгуур зарлалтаа ингэвэл нөгөө хуулиараа заавал сонгон шалгуур зарлахгүйгээр өмнө шалгалтаа өгсөн байгаа хүмүүсийн нөөцөд байгаа оноогоор нь шууд эренбийнхэн дагуу ерөнхийлөгч өрөө мэдүүлээд явдаг. Ийм зохицуулалт хоёрын бас уялдаа холбоо нюансыг бас зөв зүйтэй зохицуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол шүүгч нэр дэвшийн шалгалтыг магадгүй жилд тогтмол 1-2 удаа авдаг. За тэгээд тэнд нь хүмүүс оролцоод тэгээд оронтой гарангууд сонгон шалгуур тухай бүрэн зарлахгүйгээр тэр нөөцөд байгаа оноогоор ингээд шууд нэр дэвшүүлдэг ч юм уу тийм байдлаар бас явах нь зүйтэй болов уу гэж хараад байгаа. Тэгэхгүй бол нөгөө шалгалт хүлээгээд байдаг хуульчдын хүсэл зориг ажиг саналын асуудал нөгөө талаасаа мэдээж шүүгчийн сул оронтой хурдан хугацаанд нөхөж шүүгчийн ажлын ачааллыг бас тэнцвэржүүлэх гэсэн ийм хоёр ашиг сонирхол мэдээж энд байгаа. Тэрийг зөв зүйтэй бас хослуулах асуудал нь зөв юм болов уу гэж бодож байна. За тэгээ нөөцөд байгаа хүмүүс дээр бол одоо бол мэдлэг ур чадвар ёс зүй зан төлөвийн шалгалт ингээд шууд 2 жилийн хугацаанд хүчинтэй гэдэг ингээд тавьчихад байгаа. Угаасаа өмнө ч тэгж явсан. Тэгэхээр энийгээ бид нар зөвхөн мэдлэг ур чадвар дээр хүчинтэй хугацааг нь тооцоод ёс зүй зан төлөвийн тухай одоо болгонд нь шалгуул яасан бэ гэсэн тийм саналтай байгаа. 2 жилийн хугацаанд тэр хүний ёс зүй зан төлөвийн ноцтой чирчил тэр хүн бас гаргасан байж болно шүү дээ. Тэр тохиолдолд тэрийг нь харгалцахгүйгээр шууд одоо нөөцийн оноо хүчинтэй гэдгээр ингээд ирэмбэнд оруулаад тэгээ магадгүй тэр хүн өндөр оноотой бол ерөнхийлөгч рүү шууд санал болгогдоод явах. Тийм бас хийдлэх юм уу ийм зүйл байна уу гэж эндээс бас харагдаж байгаа. За хууль зүйн мэдлэг ур чадрын шалгалтууд ерөнхийдөө ингээд анхан шат, давзаалт, хяналтын шат. За энэ бол ингээд манай улсад ингээд ерөнхийдөө ийм 2013 оноос ер нь ийм арга хэлбэрээр шалгалтуудыг авч явж байгаа ийм зохицуулалт байгаад байна. Одоо бичгийн шалгалтын дээр ерөнхийдөө суурилсан. За тэгээд тест орж ирж байгаа. Ийм байдлаар бол одоо хууль зүйн мэдлэг ур чадрын шалгалтыг бол авж байгаа. За энэ дээр би дараа нь сүүлд нь цаашаа бас энэ арга хэлбэрээ бас өөрчлөлт яасан бэ гэсэн тийм саналыг бол төвшүүлсэн. Ялангуяа одоо давзаалтын шүүхүүд бол анхны шүүхүүд 6 жил ажилласан хүн нэр дэвшиж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүсээс одоо заавал дахиад бичгийн шалгалт ингээд одоо дахин суулгаад аваадах ханаад үр дүнтэй аргуу эсвэл тэр хүний хүмүүсийн одоо өнгөрсөн 6 жилийн хугацааны үр бүтээмж ажлын гүйцэтгэл гэдэг юм бас гарсан байгаа. Дээр нь бас ингээ 10 жил ажилласан шүүгч дээжний шүүгт нэр дэвшихэд бас ингээд шалгалт аваад тахын зөв үгүй те ингээд бодлогоодуулаад тахын зөв үн үр дүнтэй аргуу гэдгээ бас бодол эргэж харуул яасан бэ. За өмгөөлөгч мэдээж хууль зүйн сургуулийн багш прокурор нэр дэвшиж байгаа бол бас арай өөр арга хэлбэр мэдээж ашиглах ийм боломжтой гэж ингэж харж байгаа. За энэ дээр нэг маргаан гарсан шүүгчид тавих болцсон шаардлага өмнөх сонгон шалгуур журам хүнтэй холбоотой маргаан гарсан. Тэр нь бол хяналтын шидийн шүүгт нэр дэвшиж байгаа хүмүүсээс одоо салбар эрх зүйн чиглэлийг одоо суглаагаар тодорхойлж байна. Одоо жишээлбэл 10 хүн нэр дэвшлээ гэхэд нэг хүн гарч ирээд за эрх зүйн бодлого бодохдоо эрх тохиолдол шийдвэрлэх дээр аль эрх зүйн салбараа сонгож бодлого ихээр суглаад захааны эрх зүй бол ингээд нийтээр бүх захааны эрх зүй боддог. Эрүүг эрх зүй бол бүх нэр дэвшигч одоо эрүүг эрх зүйн бодлого боддог ч юм уу те. Эсвэл шүүгэн шийдвэр түншлэгээ их юм тэгж одоо суглаагаар тодорхойлж байгааг бол нэр дэвшигч хүмүүс маргаа үүсгэсэн. За энэ бол болохгүй байна. Яг гэвэл энэ
мэрэгсэн чиглэлээр ингээд дагнаад ажиллаж байгаа шүүгчднэрээ шалгалт өгөхөөр огт мэдэхгүй эрүүгийн чиглэлийн иргэний ингээд бодлогыг суглаагаар ингээд азан найдаж ингэж явуулж ингэж болохгүй нэ гэдэг ийм шаардлагыг бол нэг хэмжлийг бол гаргасан байдаг. За нөгөө талаасаа бас энэ дээр нэг анхаарал татж байгаа зүйл бол Монголын шүүхийн тухай хууль дээр шалгалтын даалгаврыг боловсруулахдаа шалгалтанд хөндлөнгийн мэрэгсэн шинжээчийг оролцуулна гэсэн тийм зохицуулт байгаа. Энийг болохоор одоогоор бол ерөнхий зөвлөж өгөн шалгалтын даалгавар боловсруулахад бол хөндлөнгийн мэрэгсэн шинжээч дээр боловсруулж байгаа юм байгаа. Гэтэл нэр дэвшиж байгаа хүмүүс болохоор зөвхөн даалгавар боловсруулахад биш үнэлэх ажиллагаанд хөндлөнгийн мэрэгсэн шинжээчдийг оролцуулах хэрэгтэй гэсэн ийм шаардлага үйл тавиад байгаа юм байна. Ялангуяа бол энэ сая нийт хөгжим чуулган дээр ч яригдсан одоо шүүгч бос гişүүдэхэд бас тухайн салбараар тийм мэрэгшээгүй хүмүүс ороод ирэх юм бол яг биднийг одоо жишээлбэл мэрэгшээгүй хүмүүс ингээд бидний мэдлэг ур чадрыг дүгнэх гээд штэ гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ бол яг бодтой л да одоо шүүгч бос сонгож чадварт гэдэг чинь бол их хурлаас томилогдож байгаа. Улс төрийн байгууллагаас энэ хүмүүс ямар хүмүүс нэр дэвшээд ямар хүмүүс томилогдох бол бас яг тодорхой шалгуур байхгүй тий салбарын их зүүн тавигдж байгаа шаардлага бол байхгүй. За гэтэл өмнө нь бол нөгөө мэрэгжлийн ороо гэдэг бүтцэн маань бол ерөөхдөө 92-ийн захиргаа тэгээд үндсэн эрх зүйн онлын чиглэлийн ингээд 9 гишүүн нь бол ингээд харьцангуй тэнцвэртэй юм бүрдчихсэн. Тэр тохиолдолд бол ингээд мэдлэг ур чадварыг бол ингээд чавхаж болж байна гэдэг зүйл байсан. Гэтэл одоо бол ингээд шүүгч гишүүд ч гэсэн бас яг тухайн салбараар мэрэгсэн гэдэг бол байхгүй шүү дээ. Яг нийт шүүгчийн чуулганаасаа сонгогдоод гараад ирж байгаа. Шүүгч босдон жишээлбэл тэнд тодорхой магадгүй улс төрийн нөлөөлөл орох нь бол тодорхой тэнд томилж байгаа субъектын дөрөө их хурл парламент юм чинь. Тэр тохиолдолд ингээд үнэлэх ажиллагаанд бас субъектив зөв бус зүйлүүд явагдахгүй гэсэн тийм бас болгоомж нөгөө талаасаа яг мэрэгсэн шүүгчдийн мэдлэг ур чадварыг дээжний шүүгтнэр дэвшихэд бол бодиттой үнэлж чадахгүй байх. Тийм асуудал гарч ийнэ гэдэг зүйлийг бол одоо шүүхтээр бол нэвчсэн дээр бол гаргаж тавьсан тийм асуудал бас байгаа. За эхнийх нь нэхэмжлийг бол шүүх хангаж шийдээд хэмжээний актын тодорхой зохицуултыг төдөлгөөн шийдвэрлсэн. Хоёр дахь нь бол энэ шүүх эрхээ зөвлөлийн өөрийнх нь бүр эрхийн асуудал байна гэдгээр бол нэхэмжлийг хангаагүй өгсөн ийм кейс гарсан. За үүнтэй холбоотой бол шүүх эрхээ зөвлөл маань журамдаа нэмэлт өөрчлөлт оруулаад сая 10 сард нэмэлт өөрчлөлт оруулсан байсан баха. Тавцгүйгээр сонгоно гэдэг ийм өөрөөр хэлэх юм бол хууль тайлбарлаж гаргаа бол нөгөө шүүхийн шийдвэрийн түн шилжээг хийх эрх зүйн тохиолдолд шийдвэрлэх аргаасаа одоо салбарын эрх зүйг тавцуулахгүйгээр бодно. Нөгөө бас ялгаагүй шүүхийн шийдвэр түн шилжээг хийх нь бас нөгөө хоёр аргатайгаа тавцахгүй байх хэвээр. Эрх зүйн чиглэл нь за эрх зүйн тохиолдолд шийдвэрлэх тэр шалгалтыг бол нэр дэвшигч өөрөө аль эрх зүйн салбараар бодлого эрх зүйн тохиолдлоо бодох вэ гэдэг үсэн дээд шүүхтний дэвшиж байгаа хүн өөрөө сонгож одоо өргөдөлтөд дурдна. Энэ гурван шалгалтын арга маань гурван өөр салбарын эрх зүйн чиглэлээр одоо байх ёстой гэдэг шаардлага одоо тавьсан байгаа. За энэ дээр бол нөгөө улсын дээд шүүх маань хуучин бол танхим зааж сонгох шаардлага зарладаг байсан. Тэр нь бол болоод зөвхөн улсын дээд шүүхийн шүүгч сул оронтой гэдгээр зарласантай холбоотой бас ийм зүйл бас гарсан юм байна. Тэгээ энэ дээр бол бас нөгөө салбарын эрх зүйн мэдэхгүй чиглэлээр шалгалт өгөөд байна гэдэг асуудал яригдаад байгаа. За мэрэгшил ёс зүйн зан төлөвийн шалгуур бол 2013 оноос хойш ингээд орж ирээд бас ингээд арга хэлбэр нь ингээд өөрсдөө бол ингээд яваад байгаа. За энэ дээр бол угаасаа субъектив зүйл орхон нь бол хязгааргүй. Тэр хүн үнэлж байгаа юм чинь. Энийг бол тэрийг бол одоо 100% бид угаасаа хааж чадахгүй. Яг л олон улсынхаа төвшөнд одоо яг ярьцлага авдаг хамт ажиллаж байсан хүмүүсээс нь ярьцлага авдаг, авлагаа авдаг тийм аргыг бол манай шүүгчийг сонгох журмаар бол угаасаа ашиглаж байгаа. За мэрэгжлийн шалгуур нь ийм зүйлтэй. Ёс зүйн донтны шалгуур нь ийм одоо задраад оноонууд нь ийм наривч задарсан зохицуулттай байгаа. За энэ дээр яг үе шат нь бол ийм байна. Нэр дэвшигчийн ерхий зөвлөлийн гишүүд тохиолдлын журмаар хуваарлан элтгэж шүүн тайлан бичин тэгээд элтгэж шүүн тухайн нэр дэвшигчийн талаар дүгнэлт гаргах ийм үе шаттай явна. Тэгээ ерхий зөвлөл нэр дэвшигчтэй ярьцлага хийнэ гэж байгаа. За энэ дээр одоо нэр дэвшигчийн талаар сонирхсан этгээдээс ирүүлсэн санал гэж байгаа. Одоо нэр дэвшигчийн мэдээлэл ингээд нийт дийл тавигдаад байгаа шүү дээ. Нөгөө
фэйсбүүкээр ч юм уу ерхий зөвлөлийн захин хуудасаар тэрэн дээр болохоор яг тоо мэдээлэл харах авч чаддаг байгаа. Ер нь бол баг юм нэрдэж байгаа. Нэр хүчний талаар одоо ингээд иргэд олон нийтээс энэ нэр хүчин одоо ийм хүнээ гэдэг ч юм уу тий. Тэр бол харьцангуй тоон цөөхөн байдаг гэсэн. Тэгэхээр энэ дээр бол бид нар шууд нэр дэвшигчийг бүрдэгдсэн нэр дэвшигчийн талаар мэдээлэл авна гэж тавиад байгаа нь бас эргэж харуул яасан юм бэ? Яг шалгалтанд тэнцээд мэдлэг ур чадварын шалгалтанд тэнцээд магадгүй ёс зүй зүйн төлөвийн шалгалтанд орох үед нь бол бас үр дүнтэй байж магадгүй маяг шараад байгаа. Одоо жишээлбэл 100 нэр дэвшигч бүрдгүүлжлээгээ 100 нэр дэвшигчийн мэдээллийг ингээд захин хуудас ч юм уу олон нийтийн сүлжээгээр ил тавьчихъя. Тэрийг хүн ингээд яг ингээд анхаарал хандуулад тэгээд тэр нэр дэвшигчийн талаар мэдээлэл өгнө гэдэг нь өөрөө хэцүү болчиход байгаа. Тэгэхээр магадгүй тэр 100 нэр дэвшигчээс хичнээн магадгүй мэдлэг ур чадварын шалгалттай тэнцчихдээ тэр хүмүүсийн талаарх мэдээллийн авдаг байвал үр дүнтэй юм болов гэж бас хараад байгаа. Тэгэхээр энийг бас чаргалтай олгуулалт өмчтэй өөрчлөлт оруулах эсвэл журмаараа зохицуулах боломжтой журмаараа зохицуулах ийм бас зүйлийг хийвэл яасан бэ гэсэн ийм зүйл байгаа. За босд нь бол ерөөхдөө ингээ ярьцлага хийдэг энэ аргын интер нь бол ингээд угаасаа байж идэг. Ярьцлага хийхдээ бол бас нэг зүйл яригадаад байгаа нь магадгүй яг тийм бүтцлэгдсэн тодорхой асуумжуудаар дамжуул ярьцлага юу одоо нэр хүчний талаар хүмүүстэй ярьцлага хийвэл бас тийм арга байна гэж байгаад байгаа байхгүй юу. Шууд одоо нөгөө нэг задгаа биш. 10 нэр дэвшигчийн талаар одоо хамт ажиллаж исэн хүмүүс нэг асуулаа гэхэд яг л 10 асуулттай тэгээд тодорхой одоо бүтцлэгдсэн тийм байдлаар тэр хүний талаар мэдээлэл авбал бас объектив байх юм болов гэсэн тийм зүйл бас арга байна гэж тийм одоо өөр гадны улсын судалгаанд бас бичээд байгаа. Тэгээд тэрийг бас бид нар ерхий зүйл маань яг ашигладаг юм уу гэдэг мэдэхгүй байгаа. Тэгээд яг задгаа хэлбэрээр ярьцлага авдаггүй юу гэдэг асуудал байгаа. За ерхий зөвлөл нэр дэвшигчтэй ганцаарсан ярьцлага хийж байгаа Африк өмнөд Африк гэсэн баха энэ судалгаан дээр байгаа өмнөд Африкт ерхий зөвлөлийн ганцаарсан ярьцлагын тэмдэглэлийг бас нийтэд ил болгох тийм процесс хийж байгаа юм байлээ. Одоо энэ нууц биш зарим нэр дэвшигч одоо хувийн хуулиар хамгаалагдсан мэдээлэлээс бусад мэдээллийн дараад яг ерхий зөвлөлийн нэр дэвшигчтэйгээ ярьцлага хийх. Одоо Африкт бол шүүхийн үйлчлэгээний комисс гэсэн нэртэй тийм шүүгчийг сонгож авалт хийдэг бүтэц байдаг. Тэрнийх нь ярьцлагыг бас олон нийтэд бас ингээд нийтэд мэдээлдэг тийм бас дуршлаг нэвтрүүлж байгаа бол тэр нь бас үр дүнтэй байна гэсэн тийм зүйлийг бол судалгаан дээр бичсэн байл. За ёс зүй данслын шалгалтын дээр ер нь бол тэнцэхгүй байгаа тохиолдол ер нь одоо 185 хүн 9 удаагийн сонгуульд шалгалтанд 185 хүн мэдлэг ур чадварын шалгалтанд тэнцээд эндээс 179 хүн нь тэнцсэн. Тэгэхээр 6 хүн л энэ дээр үндсэндээ мэрэгшил ёс зүйн данслын шалгалтанд тэнцээгүй гэсэн ийм тоо мэдээлэл харагдаж байгаа. Тэгээ энийг бол би нөгөө нэг сайн шалгахгүй нэ гэж хэлж байгаа юм биш. Энэ бол зүгээр тоо мэдээлэл ийм байжтай байна гэсэн. За энэ дээр одоо түрүү ярьсан нөгөө мэрэгчлийн этгээдийн оролцоо ялангуяа одоо мэрэгжлийн хороогоо муу ч юм уу тийм бүтцээ бий болгож ядаж тэр мэдлэг ур чадварыг нэг шалгадаг байя гэсэн тийм одоо санал сүмжийг бол гаргаад байгаа. За мэдээж тэр нь бол одоо мэрэгжлийн хороо гэсэн заавал тийм нэртэй бүтц байх юм уу эсвэл тэр нь байнгын тодорхой хугацаатай байгуулагдах байх юм эсвэл сонгон шалгалт болгон дээр төр зуур байгуулагдаад татан боогддог байх юм уу гэдэг бол асуудал. Мэдээж тэр хууль тогтоомчийн болон одоо бас судалгаанаар үндэслээд ирвэл тэрийг бол арга хэлбэрийг бол яаж тогтоох боломжтой гэж харж байгаа. За ялангуяа бол энэ давзаалт хяналтын шинэ шүүгчдийн мэдлэг нэр дэвшиж байгаа хүмүүсийн хууль зүйн мэдлэг ур чадварыг шалгахад бол энэ мэрэгчсэн бүрэлдэхүүнийг бол заашгүй оролцуулах шаардлага байна гэсэн ийм зөвлөгийг бол бас саналыг бол гаргаад байгаа. За эцэст нь энэ ерөнхийлөгчийн томилгоо гэдэг та бүхэн өмнө байсан тохиолдлууд ер нь нөгөө томилгоос татгалздаг тийм ерөнхий зөвлөлөөс санал болгосон хүнийг томилгоос татгалздаг ийм зүйл гараад байгаа. За 2021 оны хууль дээр бол нэг өөр шинэ зохицуулт тусгасан. Ерөнхий хууль заасан бор шаардлагыг хангаагүй гэж үзэх юм бол ерөнхийлөгч ерөнхий зөвлөлд алан бичгээр мэдэгдэн ерөнхий зөвлөл тэрийг нь дахин нягтлан шалгаад өргөн мэдүүлэх шийдвэрлэнэ гэдэг ийм зохицуултыг шинээр тусгасан байна. За 2025 оны 9 сарын 19-ны байдлаар ерөнхийлөгч 163 нэр дэвшигчээс 31-ийг буцаасан. За ерөнхий зөвлөлөөс
дахин өргөн мэдүүлээ 6 нэр дэвшиж томилогдсон гэсэн ийм тоо мэдээлэл байгаа. Энэ дээр бас наривсан тоо мэдээлэл харахаа аваг байгаа. Яг одоо жишээлбэл өнөөдрийн байдлаар ерөнхийлөгч хэдэн хүнийг яг ингээд бицэн байдлаар томилохгүй гэж буцаацсан байгаа юм. За ерөнхий зөвлөлд яг дахин нягтлан шалгаад хэдэн хүнийг энэ дахин ерөнхийлөгчд өргөн мэдүүл шаардлагагүй ерөнхийлөгчийн буцаасан үндэслэл одоо зөв байна гэд үлдсэн тоо байгаа юм тий. Хэдэн хүний энэ одоо ингээд дахин өргөн мэдүүлээд ингээд процесс яаж яваад байгаа юм бэ тоо мэдээлэл бас бидэрт хэрэгтэй байгаа. Тэрэндээ үндэслэж бас дүүн шилгээ хийх юм шаардлага бол байгаад байгаа. За өмнө нь бол томилгоос татгалцсан зул тэгэл өөр нэг төвшгийг санал болгоно гэсэн тийм угаасаа сонголтгүй байсан. Гэтэл 21 оны хуулиар бас нэг шинэ төвцөлт нь бол дахиад нөгөө нэр дэвшүүлэх тийм бас боломжийг ерхий зөвлөл бас олгосон тийм ач холбогдолтой зохицуулт бол орсон байгаа гэдгийг бас хэлмээр байна. За энэ дээр олон улсын ерөнхийлөгчийн шүүгчийн томилгоонд оролцож байгаа байдлыг бол шийдвэрлэх шинжтэй, холимог шинжтэй, бэлтгэлийн шинжтэй гэдэг ерөөдөө 3 ангилж байна гэдэг тийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр манайх бол бэлтгэлийн шинжтэй гэхээр биш угаасаа биш гэх нь бол практикаар харагдаад байгаа шүү дээ. Томилгоос татгалзаж чинь тийм. Тэгэхээр холимог шинжтэй ерөнхийлөгчийн ирэх бол хэрэгжээд байгаа. За тэр үзмжийн хамгийн гол нь яаж хязгаарлах вэ гэдэг л одоо бидний бас шийдэх асуудал байгаа. Тийм учраас 2021 онд шүүхийн тухайлд саяны зохицуултыг оруулсан юм болов уу гэж харж байгаа. Практик хэрэгжилтэн дээр одоо бас ямар байгаа гэдгийг бүрэн тоо мэдээлэл авч дүн шилгээ хийх юм шаардлага байна. За энэ сонирхуулгад бол өмнө нь бол сонгон шалгалтанд орж тэнцээд ерхий зөвлөлөөс намайг санал болгосон чинь ерхийлэгч намайг ингээд томилгоос татгалцлаа. Энэ бол чүрчил гэж үзэхгүй гэдэг бас ийм үндсээр томилгоос маргаа үсгээс татгалж ирсэн ийм кейс бас гарч ирсэн 98 онд. 21 оны одоо нөхцөл байдал бас зохицуулт өөрчлөгдсөн байгаа. Энэ тохиолдолд магадгүй үнцүүлийн цэцэд хандж үзвэл ямар хариу өгөхийг нь бол бас мэдэхгүй байна. За захиргааны нэргийн шүүхтэр бас ерөнхийлөгчтэй холбоотой, ерөнхий зөвлөлттэй холбоотой ийм маргаа өөрчилсөн. За энэ 12 иргэн гэдэг нь нөгөө бүтэц зохион байгуулалтын үед нөгөө томилогдоог үлдсэн шүүгчнэр бол бас нэхэмж гаргаж шийдүүлсэн ийм кейс байсан. За энэ бол одоо ерөнхийлөгчийн тэр томилохгүй байгаа эсвэлтгүй хууль ёсыг тогтоолгоод томилохыг даалгах гэсэн ийм шаардлагыг бол бас гаргаж ирсэн Монгол ерөнхийлөгчд холбогдуулаад. За энэ дээрээс бол захиргааны нэргийн шүүх бол захиргааны нэргийн шүүхийн маргаан бишээ гэдэг үндслээр бол татгалцсан ийм кейс бол гарсан. За бас дахиад нэг кейс нь болохоор буцаасан тэр албан бичгийг хүчингү болгоод шүүгчээр томилохыг ерөнхийлөгч даалгах гэсэн ийм хэмжээний шаардлага бол гаргасан. Өөр нэг кейс дээр. За энийг нь бол бас захиргааны нэргийн шүүх хүлээх авах татгалцсан. Энэ бол захиргааны нэргийн шүүхийн маргаан хариалсан шийдвэрлэх маргаан биш ээ. За өөрөөр хэлэх юм бол Монгол улсын ерөнхийлөгчийн үндсэн хууль заасан онцгой бүр ирэхээр хэрэгжүүлэн шийдвэр гаргаж байх нь захиргааны байгууллага гэж үзэхгүй гэсэн ийм зөвлөлтийг хийсэн байлээ. Дахиж өргөн мэдүүлэхийг бол ерхий зөвлөлт таалсан ийм бас кейс бол байгаад байгаа. Тэгэхээр сая ерхийлэгч буцаагаад тэрийн шүүхийн ерхий зөвлөл шалгаад үнэлгүйгээр одоо дахиж өргөн мэдүүлэхгүй эсвэлгүй гаргах юм бол тэрнтэй нэр дэвшигч өөрөө маргаа үсгээд ерхий зөвлөлийг дахиж одоо намайг ерхийчд өргөн мэдүүлээ гэдэг даалгах тийм боломжтой одоо босноор 2021 оны шүүхийн тухай хуулийн дээр зохицуулт бас ашиглагдав. Өмнө нь бол дахиж өргөн мэдүүлэх угаасаа ямар ч боломжгүй ерхийлэгч нэг татгалцсан учраас гэдэг ийм тайлбар бол байсан. За энэ Польшид гарсан жишээ бол жишээлбэл Польшийн үндсэн хуулийн зохицуултууд яг манайхтай адилхан шүүхийн үндэсний зөвлөлийн санал болгосноор ерхийлэгч шүүгчийг томилно гэсэн зохицуулттай. За 2016 онд ерхийлэгчийн тухайн үед ерхийлэгч доотлын шүүгээс дээд тэтний шүүхэд нэр дэвшүүлэхээр санал болсон 13 хүнээс 10-ыг нь томилохоос татгалцсан байгаа. Тэгтээ татгалцсан үндсээ тайлбарлаагүй. Ямар ч тач энэ бол зохисгүй үйлс гаргаж ирсэн хүмүүсээ гэсэн ийм зүйлийг мэдээлсэн байгаа. За нэр дэвшилт бол үндсүүлийн шүүх, захиргааны нэргийн шүүхтэй хандаад бол амжилт олоогүй. За захиргааны нэргийн шүүхэнд бас яг манай хариалсан шийдвэрлэх маргаан биш ээ гэсэн ийм дүгнэлтийг хийсэн байна. За бас нөгөө ерхийлэгчийн
үндсүүлэр олбсон эрхийнхээ дагуу гаргаж байгаа энэ шийдвэргүй захааны иргэн шүүх хянахгүй гэдэг ийм үндслийг дурдсан. Гэхдээ бол энэ дотоодын шүүхэнд хүлээж аваагүй боловч Европын хүний эрхийн шүүгээс бол энэ конвенцийн 6-8 дугаар зүйлийн заасан эрхийг бүтсэн байж болцгүй гэж үндслээр бол хүлээж аваад одоогор бол хэрэг хяналт шийдвэр харилцаа явуулж байгаа ийм бас процесс үргэлжлэж байгаа юм байлээ. За сонгож ирэлттэй холбоотой мэдээлэл тод байдлын асуудал байгаа. За ингээд сонгож ирэлтийн зар, нэр дэвшлийн танилцуулга, шалгалт авах зар, үнэлгээ гэдэг тэрийг бол нийтэд мэдээлж байгаа. Харин өргөн мэдүүлсэн шийдвэр шүүгчийн томьёос ерөнхийлөгчийн зарлиг тэр процессантай холбоотой ийм мэдээллүүд бас харьцангуй хангалттай байгаа даа. Ерөнхий зөвлөлийн цахим модс дээр яг тухай бүр байршихгүй байна. Дээр нь олон нийтийн сүлжээгээр зарим тохиолдолд байршаа, зарим нь байршихгүй ч юм уу ийм зүйлүүд байна. Шүүгчийн томьёос ерөнхийлөгчийн зарлиг бол одоо бүр байршгаа байсан. Төрийн мэдээлэл чинь бүр хэрэгтэй болцсон байгаа даа. Тэр энэ бүр өмнө одоо 2024 он 25 он гээ харахад төрийн мэдээлэлд шүүгчийн томьёосын зарлиг ерөөсөө хэвлэгдээгүй. Өмнө нь бол ингээ хэвлэгддэг байсан. Тэгээ энэ дээр сүүлд ерөнхий зөвлөлийн шүүгчийн томьёосын зарлигийг албаны нууцад бид нар авцсан гэдэг тийм хариуг бол бидэнд төгсөн. Бид нар бол яг ингээд энэ бүх мэдээлэлтэй танилцаад бас дүн шинжилгээ хийх шаардлага бас байгаа гэдгийг бас энд бас дурдахыг хүсэж байна. За ийм ингээд байршаад байгаа боловч яг ийм байдлаар ингээд байршаад байгаа мэдээлэл нь ингээд шууд нөгөө нэг хуудсан дээр тэгэхээр бид нар бол яг эндээс ерхий зөвлөл болохоор манай захин муудад байршаад байгаа гэж хэлээд байгаа. Бид нар энийг ороод гарах гэхээр яг айл сонгож шалралтынх нь хаана нь юу яваад байгааг ингээд ялгахад айгүй төгтөө болчиход байгаа. За миний төсөөлөд байгаа зүйл нэг сонгож шалралтын мэдээлэл нэг иймэрхүү байдлаар байршвал амар юм болов уу бодоод байгаа байхгүй. За сонгож шалралт нэг дахь удаагийн сонгож шалралт гэхэд сонгож шалралтын зар танилцуулга, үнэлгээ, өргөн мэдүүлсэн тогтоол, ерөнхийлөгчийн зарлиг процессын үнэлгээд ингээд системчлээ байршуулчвал хүн ороод үзэхэд бол бас амар байх болов. Зарлуу нь орлоо ерөнхий зөвлөлийн сонгож шалралт зарласан зар тогтоол нь гараад дээр нэр хүчийн танилцуулга руу ороодлоо. Нэр хүчийг бүрдгсэн тогтоол танилцуулга нь гараад байна те. Ингийн бол бас ингээд системтэй байршуулчвал судалгаа хийж байгаа хүмүүс хяналт тавьж байгаа иргэн олон нийт талдаач зүг байх юм болоо энэ маань хөтөлбөртэй системчтэй гэдэг шаардлага бас хангах юм болоо гэсэн ийм бас санал бол байгаа. За дээд шүүхтэр зүгээр одоо жишээлбэл дээдчдийн шүүхтэр нэр дэвших арга жишээлбэл бид нар ямар байж болох вэ гэдэг зүгээр Канадын дээд шүүхийн шүүгчийг томилох туршлагыг та бүхэнд бас танилцуулъя. За 9 шүүгчтэй. За энэ дээр нь бол за өмгөөлөгч нэр дэвшиж болно. За шүүгч нэр дэвших болох юм зохицуулалттай юм байлээ. За 2016 оноос хойш хараат тус зөвлөлт гэсэн ийм бүтцийг бий болгоод тэр бүтц нь одоо нэр дэвшигчийн үнэлдэг ерхий сайдтай заавал дагах үр дагаваргүй тийм зөвлөмжийг ийм одоо санал болгодог. Одоо нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж өгдөг. Тэгээ ерхий сайд нь тэндээсээ сонгож аваад тэгээд одоо Канадын амбан цархагч томилдог ийм одоо системтэй. За энэ дээр одоо жишээлбэл ямар нэгэн тийм одоо бичгийн шалгалт бол ингээд авдгүй юм байна. Одоо дээд шүүхтнэр дэвшиж байгаа юмнээсээ. За ингээд яг манайхтай адилхан нэр дэвшигчийн боловсрол туршлагын хандлагаар ингээд мэрэгжлийн танилцуулга гэдэг нэр дэвшиж өгч байгаа. Тэрнтэй адилхан ийм өргөдөл дэлгэрэнгүй өргөдлөө бол хасгаж өгнө. Тэрэн дотроо бол өөрийнхөө аналитик ур чадвар, хувь зүйн нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, хувь зүйн төр бичлэлтийн ур чадвараа харуулсан шүүгч байх юм бол шүүхийн шийдвэр. За өмгөөлөгч байх юм бол мэдээж одоо тэр хувь зүйн баримт бичиг хэрэг маргаан дээр ажиллаж исэн тэр хувь зүйн дүгнэлт эсвэл бичсэн нийтлэл зэрэгээсээ 5-ыг сонгоод тэгээ энэ 5-ыг яагаад сонгож байгаа юм бэ гэдгийг тус бүрд нь 300-өөс хэтрүүлэхгүйгээр ингээд тойм бичиж хавсаргаж өгдөг ийм одоо энэ шийдвэрийг би ийм учраас сонгосон юм а энэ шийдвэр нь миний ийм чадварыг харуулж байгаа маа гэдгээ бичээд ингээд өгдөг. Дараагаар нь болохоор практикт ажиллаж байхдаа оролцсон эсвэл шүүгчээр ажиллаж байхдаа шийдвэрлсэн хамгийн чухал өөрийнхөө ур чадрыг харуулсан гэж байгаа шүүхийн шийдвэрийг сонгоод яагаад энийгээ бас сонгосон юм бэ гэдгээ бас бичиж өгдөг. Ийм одоо яг өргөдөлтөйг хамт хасгаж өгдөг ийм бас туршлага байна. Өмнө нь бол бас манайх чи 2013 онд тухайн шүүгчийн 5 шүүхийн шийдвэрийг сонгож дүн шинжилгээ хийнэ гэсэн тийм нэг арга байсан. Гэхдээ тэр нь бол
тохиолдлын журмаар сонгоно гэхээр бас болохоо хэлчихсэн байсан. Яг тэгэхээр хамгийн гоё одоо үндэстэй шийдсэн шийдвэр нь сонгогч бол сайн талаа байдаг. Үндэслэл муутай шийдсэн шийдвэр тохиолдлын журмаар сонгогч бол нийт төрчин үнэлгээ буурах магадaltaй. Тэгэхээр шүүгч хүн 6 жил ажилласан шүүгч хүн давзаалсан шүүгт нэр төрж байгаа тохиолдолд за энэ 5 шийдвэр бол миний хамгийн одоо би хуулийг үнэхээр гаргуу тайлбарлаж шийдсэн шийдвэр юм аа шудраг шийдсэн шийдвэр аа тэрийгээ сонгоод яагаад энийг сонгосон бэ гэдэг үндсдээ тэгээд хасаргаад өгдөг тийм бас нэг юм арга байна. За энэ эсээ бичүүлдэг юм байна бас. За дараах сэдвийн хүрээнд шүүх мэдл болон Канада эрх зүйдлээс холбоотой асуудлаар санал бодлогоо илэрхийлж эсээ бичиж өгнө. Энийг бас өргөдөлтөөгөө л хамт явуулж энэ танхимд очиж суугаад тийм шалгалчийг өгөх шаардлагагүй. Тэгээ ийм 5 асуудлын хүрээнд тус бүрдэн 750-аас 1000 хүүхдэд одоо хариулт өгсөн эсээ бичиж өгдөг. Тийм бас нэг шалгалтын арга байна. За энэ бүх баримт бичигт нь үндэслээд саяны хараат бус зөвлөл үнэлгээ хийгээд за ингээд эхний ээлжинд нэр дэвшиж байгаа хүмүүсээс энэ 2023 оны томилгоон дээр гарсан ийм тэрнтэй холбоотой процесс нь ерөнхийдөө ийм байдлаар явсан гэж. За ингээ эхний ээлжинд бол үндэсчээ бүрт хуулийн шаардлага хүмүүсээ бүртгээд хараат бус зөвлөл нь бол шалгаад нэг 4-6 нэр дэвшигчийн богино жагсаалтанд оруулна гэж байгаа. Шорт листэнд оруулаад за тэр хүмүүсийн талаар бол ингээд мэдээ хүмүүс хамт ажиллаж исэн хүмүүсээс нь одоо савлгаа аавн ёс зүй харилцааны ур чадвар тий зан төлөвийн шалгах ажиллагааг хийн. За тэгээд нэг онцлог нь бол нөгөө англи франц хэлтэй хүн байх ёстой гэдэг тийм шаардлага тавьдаг учраас хэлний шалгалтанд оруулдаг юм байлээ. За тэгээд эндээсээ үндсэндээ 2-3 хүнийг л сонгоод ерхий сайдтай зөвлөмж болгоно. Тэгээд ерхий сайд нь тэндээсээ нэг хүнийг сонгоод одоо амбан захирагчдаараа тэр нь бол бидний шинжтэй томилгоо хийдэг. Ийм бас ийм арга байгаа. За тэгээд нэр дэвшигчийн ярьцлага нь бол өөрөө 90 минутын ярьцлага авнаа гэсэн ийм зохицуулт байгаа. Энэгээрээ бол нөгөө эсээг өнөхөр өөрөө бичсэн юм уу, хүнээр бичүүлсэн юм уу, эсвэл одоо өнөхөр энэ хүн асуудлаа мэдгүй гэдэг нь одоо ярьцлагаараа шууд тодруулдаг. Тийм бас арга байна. За нэг сонирхолтой юм нь болохоор энэ хараат ус зөвлөн дээжгүй ерхий шүүгчтэй уулзаж тэр шүүхийн хэрэгцээг шаардлагыг одоо судалсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл дээжгүйд ямар одоо мэдлэг ур чадвартай хүн байвал шүүгч байх нь зөвөөрөө гэсэн тийм бас тийм ярьцлага маяг юм хийдэг юм шиг байна. Тийм бас нэг арга хэрэгжсэн гэж энэ дээр бас бичсэн байна. За тэгээд эцэст нь хэлэхэд бол энэ Өмнөд Африкийн шүүхийн үйлчлэгээний комиссийн шүүгчийг сонгож шалгах удирдлагчдын дээр байсан юм өгүүлбэр байгаа. Шүүгчийн сонгож шалгалтын зорилго нь шүүхэд хамгийн сайн шаардлага хангасан нэр дэвшиг олж илрүүлэх хамгийн өндөр зэрэглэлийн шүүгчийг томилоход оршино. Иймд шалгуур хангаагүй дээр биш шалгуур хангасан дээр төвлөрөх нь эрэл хайгуулын энэ төрөний зорилт болно гэж. Өөрөөр хэлбэл шалгуур хангаагүй дээр биш бид нар одоо шалгуур хангасан дээр төвлөрч одоо шүүгчийг шилж болох ажиллагаа бас ингэж арга хандлага хэлбэрээ өөрчлүүд бас хэрэгтэй болов уу? Аль болох бас түрүүний хэлсэнчлэн энэ бичгийн шалгалт авдаг энэ одоо өмнөх уламжлалт 10-аад жил 20 одоо юу вэ? 93 оноос хойш чинь баг 30 жил явсан энэ зүйлээ бас арай өөрчлөөд шинэ арга хэлбэр бас нэвтрүүлээд бас яах юм бэ гэсэн ийм бас саналыг эцэст нь хэлмээр байна. За баярлалаа.